За сайн байцгаана уу? Та бүхэндээ энэ өглөөний мэнд хүргэе. Өнөөдрийнхөө хичээлийг эхлэе. За 59 дэх хуудсанд эхлээд итгэлээ. Бод сэтгэлээ бас үсгэх энэ уншлагаа унш. Жохо горван эрдэнд итгэмүү бибер хамаг амтны гэдэлэгэ бодийн орноо байгуулж үлдэг бодийн зэндэглэг үнхээр үсгэмэн жохо горван эрдэнд итгэмүү бибер хамаг амтны гэдэлэг бодийн орноо байгуулж үлдэг бодийн зэндэглэг үнхээр үсгэмэн Жохо горван эрдэнд итгэмүү бибер хамаг амтны гэдэлэг бодийн орноо байгуулж үлдэг бодийн зэндэглэг үнхээр үсгэмэн Manavadana. За 21 дэх хуудсанд. За одоо 4 дахь бяцлаглаа бид нэр яваад байгаа тийм ээ. За түрүүчийн хичээл дээр бол 4 дахь бяцлал дотор 3 байгаа. Таслалын бэлтгэлийн зэрэг, таслалын бодит бяцлаглын зэрэг, таслалын завсрын зэрэг гэдэг ийм 3 байгаа. За түрүүчийнх дээр бол бэлтгэлийг нь хэлж гисэн. Одоо энэ дээр бол бодиттой бяцлал үйлдэхин зэрэг. За энд 4 байна гэж байна. За шүтээний хүч, хашраан гэмших хүч, ерөндөг бүхнийг эдлэх хүч, гэмээс жит буцах хүчийг номлох. За хэлэн зүтгүүтэрийг бол арилгах одоо 4 арга байдаг. Тэрнийг бол 4 хүч гэж хэлдэг. Тэгээд 4 хүч нь юу хэлдэг вэ гэхээр энэ 4-ийг хэлчих. Одоо саяны энэ дээр дурддагддаг. Шүтээний хүч, хашраан гэмших хүч, ерөндөг бүхнийг эдлэх хүч, гэмээс жит буцах хүч гэдэг. За энэ 4-ийг бол одоо 4 хүч гэж хэлдэг. Яг номонд бол номын нэр томьёор байгаа юм бол довши буюу одоо 4 хүч гэж хэлдэг. За зарим үед бол тэр шүтээний хүч нь 4 дүүгээрт одоо орох тохиолдол байдаг. За энэ дээр бол ихэнд нь оруулсан байна. За 1-р хэн шүтээний хүч. За итгэл явуулж сэтгэл үүсгэх, базар садын юузрыг бяцлагах гэсэн 2 ёс байна гэж. За итгэл явуулж сэтгэл үүсгэх нь. За 1-р хэн тийм ээ. За үндэс номлолоос гэж. За үндэс номлол гэхээр нэг өчигдрийн хичээл дээр дурдсан. Тэр Дорж Дамба гэдэг хүний зохиосон базар садын бяцлага бүтээх арга гэж байгаа. Тэрний үндэс номлол гэхээр тэр номыг гэж ойлгоно. За энэ тэргүүн өөрөө амгалан суудалд суугаад очир завлаар оршмуу хэмээн номлосон дагуу өөрийн биеэн сум мэд цэгц зүүн хүлээн дотуур баруун хүлээн гадуур зөрүүлэн өвдгөө газарт буулгаж за түүний харалдаа дээр 2 хөлийн уулыг дээш харуулan очир завлаар суунаа гэж. За энэ дээр одоо суудлын тухай хэлж өгч байгаа. За 2 мөр харалдаа цэх 2 гараан хүүсний дор төдий байрлуулан зүүн гар дээр баруунаа тавиад 2 эрхий хурууны үзүүрийг очруулнаа. Толгоогоон үргэж ялэмгүй бүхийлэг нь шүд болон уруулаа өөрийн аясаар нь байлгаж хилний үзүүрийг тагнаач өргүүлнэ. За нүдэн хамрын үзүүрт буулгах зэрэг Бирозана бурхны 7 ном төгөлдөр суудлаар суух хэрэгтэй гэж хэлж байна. За энэ дээр ингээд суудлыг хэлээд өгч байна. За эхлээд бол амгалантай суудлаа гэдэг маань өөрөө ингээд суухад тогтой. Учиргүй хөл гарч хилээд байхааргүй бас нойр хүрээд байхааргүй. Ер нь суудлыг чухал байдаг. Их зөөлөн юмдаар суучхаар хөл их чилдэг. Тэгээд би их амгалангүй болдог. Одоо нойр хөрн, ноцоор нь тийм учраас гатуу жоохон тийм чирэг битээд юм энэ. За ер нь олбог ширмэл олбог эднэр үл их тохиромжтой байна. За ингээд удаан суухад одоо жаахан тийм тохиромжтой суудлал дээр суух.
хойтлон жоох өндөр гэсэн тийм ээ. Итгэлийн бяцлаглалын тайлбар дээр бол нэлээд дэлгэрэнгүй явцсан. Хойтлон жоох өндөр, за урд тал нь нам, тэгээ суудлынхаа доор бол нөгөө гүшид нэрээрээ ингээд тэмдэгэн тавина гэдэг. Итгэлийн бяцлаглал дээр гарсан тэр дагуугаар бэлтгэн. За тэгээ өөрийн бие ингээд сум мэт ихцгэж байгаа. Ингээ бие сайхан ихцгэн. Урагшаан бүхий, хоошон гэдих гүүгээр яг ихцгэн байна гэж хэлж байна. Сум шиг тийм ихц. За зүүн хөл бол дотуураа байна. Баруун хөл гадуур нь зөрүүлээд өвдгөө газарт буулгаж түүний харалдаа дээр хоёр үлмийн улыг дээш харуулan очир завлаар сууна гэж. За очир завлгаа гэдэг үл энэ. Одоо ингэ зөрүүлэнгүүтээ хоёр хөлийн ул яг энэгээрээ ингэ гараад ирсэн байх хэвээр. Энэ бурхан багшийн одоо очир завлгаа эднэр дээр үл ингэ яг харагдчихэд. Тэгээд ингэхээр одоо хоёр хөлийн ул энэгээрээ ингэ дээшээ гараад ирэнгүүт хоёр өвдөг ингээ аанда газарт буучдаг. За бидний хувьд бол одоо энэ очирт завилгаа биш дандаа хагас завилгаагаар суудаг. Бяцлаглал эднэр нэлээд хийгээд одоо датцсан манай багш нар эднэр бол очир завилгаагаар суудсан харагдчихэдэг. За бидний хувьд бол одоо ингээ хагас завилгаа гар сууж. За энэгээр бол сууж болно л гэдэг. Очирт завилгаа юм уу хагас завилгаа гэдэг. Итгэлийн хөтөлбөр дээр үлдээ гэж гарч байгаа. За энэ дээр бол очир завилгаагаар суух юм тийм ээ. За хоёр мөр харалдаа цэх байна гэж гээд сайхан яа нэг юм шовно юм шиг. Өгөөл нэг мөр нь буутсан, өгөөл одоо ингэ суучихсан ч юм. Иймэрхүү маягаар ч юм. Ингэ суухгүй яг ихцгэн байна гэж. За тэгээ хоёр гараа хүүсний дор төдийд байрлуулан зүүн гарын дээр баруун гараа. Хоёр гараа ингээд хүүснийхээ доор ингэж байрлуулна гэсэн үг. Зүүн гаран дээр баруун гараа тавиад энэ хоёр эрхээ хурууны үзүүрийг ингээ уулзуулангууд энэ дэр нэг юм гурвалжин төрс гарч байгаа. За энийг яг хүүсний харалдаа доор. За ингэж сууна гэсэн үг. Тэгээ яг ингэхээр одоо мөр зөр сайхан өргөөдөөд ингээд нэг сайхан хөвтэйхэн болчдөг. За яг ийм байдлаар сууна гэж. Тэгээ энэ цаана их нарийн хүчтэй юм байл. Одоо тэр думами юу зандаалын гал гэж байдаг. Тэрнийг яг одоо нууц тарины бяцлаглал эднэр ингээ хийгээд ирэх үед бол тэрнийг хайлуулах. Одоо энэ бол нэг юм гал хэлбэртэй. За ингээ цаашаа бусад номднууд дээр бол их нарийн тайлбарлаад явдаг. За энэ дээр бол яг ингээ суучхаараа суунла гэж хэлж байгаа. За ингээ суух нь. За яг энэ одоо номон дээр гарсан суудлынх нь юу шүү? За тэгээ толгоогоо ялэмгүй бүхийлэх гэж байгаа. Ингээд иймэрхүү маягтай гэдэлэхгүй бас хажуу тийшээ нэг хазаалгаад ингээд байхгүй. За шүд болон уруулаа өөрийнх нь хаясаар байлгана. Хүчгүй их ингээд жимээгээл ингээд байхгүй зүгээр өөрийнх нь хаясаар байлгана. За хэлний үзүүрийг тагнаа шургуулна. Ингээд хэлнийхээ үзүүрийг тагнаараа ингээд шургуулчихэр шүлс гоождөг багтдаг. За нүдээ хамрын үзүүрт буулгана гэж. Ингээд хамрынхаа үзүүрийг харна гэсэн үг л дээ. Ингээд буулгаж. За энэнийг бол Берозаны 7 судал гэж хэлдэг. За ялгуухсан Бенсава. За Бенсава гэдэг өчигдөр гараад байсан да. Тэр Бенсава л. За хөл гар бэлхүүс 3 дээр хил уруул шүд зэрэг нийлээ 4. За толгойнууд мөр амьсгал 4. Берозаны 8 ном мөн химээжээ гэж хэлж. За нөгөө Берозаны 7 судал дээр энэ дээр нэг амьсгалыг нэмчихдэг. Тэгээд 8 болчихж байгаа. За энийг ингээд энэ нөгөө ишлэл болгоод энэ дээр гаргацсан байна юм. Саяны дээр гарсан зүйлүүдээ л хэлж. За тэгвэл тэр мэд суухад ямар хэрэг буй хэмэв. За яг ингэж суухын хэрэг ямар байна? Зөвөр өөрийнхөө хүснээр ингэ суучих болохгүй юу? Сандал дээр ч юм. Тэгэхээр энэ хэрэгтэй байх. Цаана бүр хэрэгтэй гэдэг маань их чухал ач холбогдолтой. За нурууг цэгц сууснаар гэж. Ингээ нурууг ингээ ихцэн суунгууд судсууд их зэрт татагдахын нөхцлөөр хий өвлөх ямрах тул бие сэтгэлийг үүлэнд болоход амар болно. Ингээ нуруу сайхан ихцэн болоод одоо хүний ялангуяа төв судлуу юу нурууны дотор ингээ дагсан өчнөө олон судас байна л. Тэд нар чи ингээ ихцэн татагдана гэж байгаа юм. Тэгээ толгой ялимгүй бүхий гэхээр яг энэгээр ингэж орж ирж байгаа судснууд яг ингээ жоохон татагдана. Тэгээ яг бөөр нэг юм сайхан ингээ шулуухан болно гэж хэлж байгаа. Тэгээ ингээ судснууд яг ихцэн татагдаад ирэхээр хий хямрахаа болчихно. Одоо судсны дотор хийг үүж байгаа. Тэгэхээр хий хямрахгүй гэсэн.
За ингийн ухаанаар бодсон ч гэсэн одоо ингээ суучаар ингээд энд нуурна гэсэн үг шүү дээ. Ингээ нуурангууд энд чинь суц чөлөөтэй гүйч хөхгүй тэгээ энэ дээр хий хямрах. Тэгэхээр ингээ ихцгэн сууна гэдэг маань бол эднэрийг сайхан ийм толиолгож дэш нь татагдаж ирнэ гэж. Тэгээд хий хямрахгүй болохоор сэтгэл тогтсон байна гэж байна. Тийм болохоор энэ суудл бас зөв суухан чухал. За тэгээд очир завил нь бие альжааж ядрахгүй гэж барцан садаас ихэд дээд хэмээс хаашаа. За энэ одоо очир завилэл гэдэг үл ерөөсөө хизээч ядардаг. Эхлээд завилж байгаа үед бол жаахан хөлөвдөн. Суугаад сурчсан үед бол одоо энэн шиг тийм амар суудал байдаг гэж байгаа юм. Тэгээ ялангуяа бүр тэр очир завиллаар одоо ингэ суух юм бол. За тэгээ би альж яахгүй дээр ямар нэгэн барцан саад гарахгүй гэж байгаа. Дотоод хий хямрах юм болохгүй. За одоо бяцлагалд өөр саад маад байвал одоо тэр байхгүй. Тэгээ зөвхөн чи бяцлагалж биш одоо дээр үеийн хөгшчүүл бол дандаа ингээд сайхан очир завилгаагаар суудсан. Үгүй завилаа суудсан байдаг шүү дээ. Тэгээ энэ хамгийн сайн суудал гэдэг. За тэгээ дээд гэж хэлж байгаа шүү. Бүр дээд. За мөр харалдаад ихш байснаар хямарсан хий үл гарах болоод ухаан сарвал байна. Энэ ингээд мөр сайхан ингээд харалдаа байх. Хий хямрахгүй тэгээ ухаан их сарвал. Ингээл ирэхээр ингээл хүн ерөөсөө тэр бодож байгаа юм тогтно гэж байхгүй. Тэгэл хүний сэтгэл ерөөсөө тогтдог. За гараан тэгш агуулснаар гэж байгаа. Гараа ингэж байгаа тийм ээ. Тэгш агуулснаар арга бэлгийн хоёр мөрийг өрөөсгөлгүүд итгэхийн бэлэгдлээ гэж хэлж байна. За энэ дээр энэ хоёр гарыг ингээд энэ энтлийн гарыг бол ер нь бэлгийн гар гэдэг. Баруун гар бол аргын гар. Тэгээ энэ хоёрыг ингээд учруулангууд арга бэлэг хоёрыг салангад тусдаа биш яг ялгал үг ус шүүсээ одоо ялгал үг ингээд өөр төрүүлэх юм бэлэгдэл. Арга гэдэг маань юу гэлж яах вэ? Бод сэтгэлийг хэлдэг шүү дээ. Бэлэг гэхээр хоосон чанарыг онох бэлэг. Тэгэхээр ерөөсөө бидний гэгэрэл хүрх гээд байгаагийн хамгийн чухал юм юу гэвэл арга бэлэг хоёрыг хослон барилдуулж байж тэр хоёрыг одоо ус сүсийг ингээд яг ижил тэгш хэмжээнд оюун ухаандаа төрүүлснээр хүн гэгэрлийн утгыг олно гэж хэлж байгаа. Тэгэхээр бидний зориод яваад байгаа одоо энэ бяцлал бүтээл хийгээд байгаа хамгийн хүрэх ёстой эцсийн газар нь юу вэ гэхээр тэр арга бэлэг хоёрыг л яг ялгал үг онооч чадахыг хэлж байна. Тэгэхээр тэрний бэлэгдэл гэж хэлж байна. За ингээд энэ номон дээр байгаа. За хоёр эрхийн хурууны үзүүрийг учруулсны завсарт гурвалжин хэлбэр нь зандаалын галаар эцгийн цагаан тусал хайснаар дөрвөн баясал дөрвөн хоосны бэлэг төрөхөд тулгуурлаад хамагхи төв судлаар ороод үл өвдрхийн тусал шингэснээр хамтарсан амгалан хоосон ургахын бэлэгдэл гэж. За хоёр гарын учруулсны завсарт гурвалжин гэж байгаа. Энэ хоёрыг чи ингээ улзуучгаар энэ дэр гурвалжин турш гарч. Тэгээ хүүснийхаа доор ингэж одоо барьдаг нь зандаалын гал гэдэг энэ хүний хүүсний доор одоо харалдаа ингэ байж байдаг гэнэ. Төвдөр бол думами гэдэг. За санскритээр болохоор зандаал. Тэгээ гал гэж. Тэгэхээр энэ өөрөө ингээ гал хэлбэртэй болчихж байгаа энэ гурвалжин. Тэгэнгүүт энэ зандаалын галыг одоо хайлуулна гэж. Энд байгаа тэр төөнж ингэж хайлуулахаар за хүний эцэгхийн цагаан тусал бол цагаан улаан тусал. Эцгийн цагаан тусал болохоор одоо энэ зулаад байдаг. Эхийн улаан тусал бол одоо энэ нууцын оронд байдаг гэдэг. Тэгэхээр энэнийг ингэж одоо бариад ингээд сууснаар энэ зандаалын галыг одоо бадраагаад тэгээд эн чин гал ингээд дээшин төөнөд ирэхээр энд байгаа тэр эцгийн цагаан туслыг хайлуулна гэж байгаа. Одоо эн чин дотор ингээд нөгөө дотоод судлаар гүйж. Тэгээ энэ эцгийн цагаан туслыг ингээд хайлуулахаар за тэр цагаан тусалж хайлаад ингээд доошо бууж ирнэ. Тэгээ буухаараа одоо хүний ингээд судсвал 5 зангилаа үүссэн байдаг. Тэрнийг чакра гэж хэлдэг тийм ээ хүрд. Тэр нь болохоор одоо 5 зангилаа гэдэг нь тэр төв судал баруун зүүн гэдэг ийм гол 3 судал баг. За түүнийг дагсан 72,000 судал байдаг. Тэгэхээр тэр судлууд чинь ингээд зөрлөдөд нэг зэм зөрлөг үүсээд байгаа. Тэр зөрлөг үүсэж байгааг бол чакра гэж хэлдэг. За
За эхнийхэн чакра бол энд байдаг. Дараагийнх нь энэ. Тэгээд зүрхэн тушаа, хүүсэнд, нууцын оронд гэдэг ийм 5 байдаг гэдэг. Тэгээ энэ орой дээр байгаа одоо ингээд думами буюу энэ зандаалын гал ингээд дээш нь төөнүүлэхээр энд байгаа тэр эцгийн цагаан тусал доош ингээд хайлах. За хайлаад буунгууд одоо энэ дээр нэг 4 баясал гэж байгаа тийм ээ 4 баясал. Тэгэхээр тэр эцгийн цагаан тусал ингээд буугаад энэ эхний хүрдэн дээр ирэнгүүт их баясал төрдөг. Тийм сайхан тийм таата мэдрэмж төрнө гэж. За дараагийн энэ хоолойны хүрдэн дээр ирэнгүүт бас түүнээс илүү баясал төрнө. Тэгээд зүрхэн тушаа ирэнгүүт энтхээс илүү баясал төрдөг гэж. За тэгээд тэрэнд дахиад одоо доошоо буунгууд бүр тэрнээсээ бүр онцгой одоо дээд баясал төрдөг гэж. Тэгэхээр энэ ийм баясал ингээд төрнө. Бүр тийм чигтэйхэн одоо сайхан таата мэдрэмж төрдөг. Яг тэр баясал төрөх үед тэн дээр 4 хоосон 4 баясал 4 хоосон гэдэг үг байгаа тийм ээ. 4 баясал гэдэг нь саяны 4 эхэлж байгаа. 4 хоосон гингүүд тэр эхний одоо яг энэ хүрдэн дээр буунгууд төрж байгаа баясал дээр тэнд тэр хоосон чанарын ухаан гэдэг ийг одоо эзлүүлэх хоосон чанарын ухаандаа бас нэг юм зэрэгэмж байна л. Тэрнийг эзлүүл. За тэгээд 4 хоосон гэдэг тэр хойно тайлбарлагдсан байна. Зүйлтэн дээр байгаа да 35 гэдэг тийм ээ. За тийм 4 баясал гэхээр баясал, дээд баясал, тэгээ үлэмж баясал, хамт төрсөн баясал. За 4 хоосон гэдэг маань 80 дугаар хуудсанд байна. Хоосон, машид тоосон, их хоосон, бүхэн хоосон гэдэг. За энэ яг 4 баясал дээр энэ 4 хоосон яг ингээд уялдуулж ирдэг. Эхний одоо баясал төрөнгүүд тэн дээр бол хоосон гэдгийг ононо гэж. Дараагийн одоо дээд баясал гингүүд тэр машид хоосон гэдгийг ононо. За тэгээ үлэмж баясал одоо нөгөө энэ зүрхэн тушаа ирж байгаа шүү дээ. Тийм ээ. Зүрхний одоо судлын хүрдэн дээр ирэнгүүт тэр их хоосон гэдгийг ононо. За тэгээд одоо хамт төрсэн баясал гэдэг маань бүр цаанаас одоо ингээ хүн төрөлхийн байгалаас заягдсан тийм амгалантай мэдрэмж байдаг гэж байгаа. Тэрний хамт төрсэн баясал гэдэг. Бөө юм сайхан таад. Тэгээ тэр үл юм гаднаас одоо бий болгож байгаа зүйл бол биш. Ерөөсөн хүн яг дотоод нь байж байгаа хүн дээрөөсө төрөлхийн ингээ байж байгаа тийм их баяр баясгалан байдаг юм л дээ. Тэрний хамт төрсэн баясал гэж хэлдэг. Тэгээ яг тэр хамт төрсэн баясал төрөх үед тэр бүхэн хоосон буюу одоо хоосон чанарын тэр хамгийн дээд хэлбэрийг оноож. За яг ингэж нөгөө тэгээд тэр баясал гэдэг маань бол одоо асар ухааны нэгүсгүү сэтгэлүүд ийм одоо баясал баг. Нөгөө хоосон чанарын ухааны одоо хооснуудыг ингээд энэ дээр барилдуулснаар арга бэлэг төрөхөд. Үгүй бэлэг төрөхөд толгуур. За ингээд сайхан бэлэг төрөхөд толгуурлаад бүх хийнүүд биерэг үж байгаа бүх хий төв судлаар гэж байгаа. Одоо ингээд төв судлаар бол хүний хий ерөөсөө нэг гүйдүү гэсэн. Энэнийг яаж гүйлэх вэ гэхээр бяцлаглаар л. Одоо ийм бяцлаглын нууц тарины ёсонд одоо толгуурсан бяцлаглаар. За ингээд төв судлаар ороод гэж хэлж байгаа. Төв судлаар ороод тэгээ үл эвдэрхийн хий гэж одоо хүний зүрхэнд оршиж яадаг. Хизээч ингээ эвдэрдгүү тийм тусал гэж байдаг. Тэр тусалд шингэнэ гэж байгаа. За ингэж шингэхэд шингэснээр бол одоо хамт төрсэн амгалан хоосон буюу жинхэнд хамт төрсэн баясал. За тэгээ хоосон чанарыг ингээ оноох. Эннийг ургуулахын одоо бэлэгдэл болгож гараа ингэж бариад байгаа гэж хэлж байна. За энэ дээр үл ерөнхий зүгээр мэдээлэл одоо мэдлэгийн үүднээс л авах шүү. Яг энэ базар садын бяцлагал эн чинь ингээ цаашаа нарийсаад нөгөө бүр тэр нууц тарины бяцлагал руу ороод цаашаа нарийсах бол одоо ингэж хийхийн анхны бэлэгдэл суурууд нь ийм гэж хэлж. За толгоогоо ялэмгүй бүхэлгэх гэж. Толгой юм байна тийм ээ. За төв судал тэгшэрхийн тухай. Энэ ингээ нурууны голоор гүгээд одоо ингээд тэгээ төв судал чинь ингэж ирээд энд одоо зүрэн байна гэж байгаа шүү дээ. Тэгээ энэ төв судал ингээ жоохон татагдаад тэгш болохын тухай. За урагшаан хит бүхий бэл гэж байгаа. Ингээд бүхий чих юм. Одоо ингэж чих юм. Мунхаг төрнө гэнэ. За арагшаа ингээ гэдих юм бол омог төрнө гэж. За баруун тийшээ хазаах юм бол уур төрнө. Одоо ингээ суучихвал.
За зүүн тийшээ хэлбэх гэж. Зүүн тийшээ одоо ингээд хэлбэх юм бол хүсэл тачаал төрнө хэмээн номолч шиг. За энэ бол одоо номон дотор яг байдаг хүний энэ юу уурын судал, хүсэл тачаалын судал, мөнхийн судал эдгээр байдаг гэж. Тэгэхээр бясалгал гэнэ гэдэг бол одоо зөвхөн бодол санаа гэхээс илүүтэй бас энэ бие махбодтой зөв ингээ аваж байлгах, ингээ зөв зэгцтэй байлгах. Тэгжээ тэр дотор ч нөгөө хийгүүж байгаа, хийгий чин дагаад одоо хийх хөлсөн сэтгэл байгаа. Эднэрийг чинь ингээ зөв болгохын тулд энэ суудл их чухал байгаа. Тэгэхээр одоо бүр та бүгд гэртээ ингээ дасгал хийх хэрэгтэй. Завилж сууж сурах. Энийг одоо бүр. Тэгээ завилж сууж чадахгүй бол одоо энэ суудл ивгүй ерөөс бясалгал хийж чаддаг байхгүй. Хөлн шилэн тэгээ хөлөө ингээ жигээ суучвал тэрнээс ингээ аргашаа гэдээ чи юу бодохтой юм та. Тийм болохоор одоо завилж суух энэнийг бүр дадуулж явах хэрэгтэй. Тэгээд завилж сунгууд одоо хөл чиллээ гэж хөлөө солиод байж. Завилж сурахгүй. Чилсэн ч гэсэн жоох ингээ төвчээртэй байх хэрэгтэй. Энэ дээр бол ямар нэгэн тийм юу гарахгүй. За яг баг багаар ингээ дадуулж болно тийм ээ. Эхлээд нэг 10 минут 10-ын дараагийн сууд 20, 20-ын 30, 30-ын цаг болгодог. Цаг нь 2 цаг. Тэгээд 4 цаг суудаг. Бүтэн өдөрж ингээ цаашлаа сууж чаддаг. Тэгээд бүр хичнээн ч одоо хоног хугацаагаар сууж чадах хэмжээний тийм завилж сууж сурах хэрэгтэй. Бид нар ч гэсэн ялгаагүй завилж сууж чаддгүй л байсан одоо. Дөнгөд лам болчихоо тэгээд хурал дороо суусан завилж суу гэдгсэн. Бүгдээр ингээ хөл ийм жомдоос ийм юмнууд болцдог. Ингээд бүгдээрээ сууж чаддаг. Хөл гарамжилж. Тэгэл нэг хэд суугаад сурчдаг. За тэгээд энэ суудл их чухал шүү. Суудл дээр явж байгаа наа лавел ерөөсөө сэтгэл тогтно гэж юм байдаг. За хэлний үзүүрээ тагнаа шүргүүлнэ гэж. Шүргүүлэх нь эхлэн суралцах явцад тэр мэд сурснаар хоошоод одоо самаадад орших үед шүл савирахгүй тухай. Одоо ингээд эхлээд энэ бясалгал дээр ингээд сурчих юм бол маш удаан хугацаагаар одоо самаадад яана ингээд суухад одоо шүлс гоожод байхгүй. Тэрний тухайд гэж хэлж. За нүдэ хамрын үзүр тушаах нь догшрох сэтгэлүүл төрөх бөгөөд бодол зорилгоо сэтгэхэд хэлбэр байдаг. Ингээ хамрын үзүр төр болгож. Хүн ингээ яд нүдэн тарагдж байгаа юм даа ингээ сэтгэл алгасраад тэр. Жохон гэхгүй одоо тэрний ингээ харангуудаа. Энд бодож байгаа юм нөгөө харж байгаа юм шууд сэтгэл ургачих гэдэг учраас хамрын үзүр дээр болгох гэдэг. За бүр буулгахад ч гэсэн одоо энэгээр юм харагдаад за мань мэтийн хувьд бол одоо ингээд байх юм бол зөөлөө анчих. Их чангаанахаар ингээд нүдний уурыг өшдөг гэдэг. Зөөл. За ингэхээр сэтгэл тогшрохгүй гэж. Нөгөө бясалгал хийхэд 2 саад байгаа даа шүү дээ. Нэг нь живэх, нөгөөх нь тогшрох. Энэ бол одоо яг бясалгал хийхэд бүр онцгой анхаарах хэрэгтэй. Живнэ гэдэг маань бол одоо ингээд нойр хүрээл, ноцоорол тэгэл нөгөө бодж байгаа юм хүн байхгүй ингээд сүлдээ унтах гэж. Бясалгал одоо тун тайлан гэдэг. Ийм одоо байдал орохыг бол живэх гэж. Тогшрох гэхээр сэтгэл тогтчихгүй ингээд ийш тийшээ яваал тэгэл. Энэнийг бол тогшрох гэж хэлдэг. Тэгэхээр энэ хамрынхаа үзүр дээр ингээд нүдээ буулгаж сууна гэдэг бол энэ сэтгэл тогшрохгүй байх. За тэгээд яг бодож байгаа зүйлээ ингээд оюухандаа сайхан ургуулж бодоход их хялбар болж байна. За түүний дээр амьсгал мэдрэх дасгалыг нэмснээр 8 зүйл болно. За энэ амьсгалыг бол одоо заримдаа нэмдэг, заримдаа нэмдэг. Тэгээ амьсгалаа мэдрэх гэдэг маань зарим нь амьсгал тоологч гэж хэлдэг. Одоо ингээд амьсгалынхаа орж байгаа гарч байгаа ингээд мэдрээд. Баруун хамрын нөхөр орлоо, зүүн хамрын нөхөр гарлаа. Хоёр хамрын нөхөр орлоо, буцаад гарлаа ч гэдэг. Зөвхөн ингээд амьсгал дээр ингээд төвлөрөө. За бясалгалын дээр үл энэ амьсгалын дасгалын нэг 3 минут юм уу ингээд хийчгээд тэгээ бясалгал руу гарвал сэтгэл сайхан тогтцсон л байдаг. За багш бол тэгж зөвлөж ирсэн. Эхлээд амьсгалын дасгал хийгээрэй. Тэгээд бясалгалаа эхэлж гараа. За тэр мэд явдал мөрийн ёслогоо зохилдон суугаад хэрхэх тухай үндэс номлолт. За ингэж суучгаа юу хийх вэ гэж. За үндэс номлолт хамаг амтныг орчлонгийн зовлонгоос хөтлөх гэж бурхан бодсод байгийн газарт байгуулж үлдмүү хэмээх бод сэтгэл үүсэхийг
Өрдөө дуусны дараа химээсэн мэд. За ингээд энэ номон дотор одоо ингээд хэлсэн байна. Аяа идүүгээ би зөв зүйтэй анхааран авлагыг үлдэх боломж тохиосон мөчид энэ ба хойд альны тусад зорж буй хэмээн готл өдөлбөрөө ажиглаарай. За одоо ингээд суучгаад. Тэгээ хамаг амтны зовлонгоос хөтлөгээд одоо бурхан бодисод ба нарын газарт байгуулж өгч. Бурхан бодисод ба нарын газар хаана байдгийг гэхээр гэгэрэлтэл байдаг. Тэгэхээр гэгэрэлд байгуулъя л гэсэн. За ингээд бодох нь одоо. За яг ингээ сайхан боломж бүрдээ номоо үзээ. За яг ингээ бясалгал хийх боломжтой болчихлоо. Яг энэ цаг үед би юу хийх вэ? Энэ сайхан одоо алтан боломжийг яаж ашиглах вэ? Энэ хойд хоёрын альныхын тусад зорих вэ? Зорж байна. Миний сэтгэл яг бодол санаа ямар байна гэдэг ингээ өөрийнхөө сэтгэлийг ажиглагч байгаа. Өгөөл одоо ингээл зөвхөн алтар нэр ашиг хонжоо тэргүүтний тухай бодож байна уу? Өгөөл үнэхээр яг гэгэрийгээ тэр алс хойтын бодож байна уу гэдэг ажиглах. За хэрвээ муу утгыг санаа ургаж байвал өтөр дэвчих бөгөөд сайн санаа бодлын сэтгэлийн үзүүрээр эзлэгдсэн бөгөөс дуршил баясал лугаан салтын үүднээс улам аривжуулаад итгэл явууж бод сэтгэл үүсгэхийн тулд авралын орон чуулганы орныг тодруулан тайлбах хэрэгтэй гэж. За хэрвээ муу сэтгэл төрж байвал ингээд сэтгэлээ ажиглангуйч хүү ингээд сэтгэлээ ер нь нэг ажигладаг анхаардаг юм шиг. Тэгэл харсан ямандаа ингээд ерөөс бидний сэтгэл ямар ч хяналтгүй явчих. Биш тийш тэгэл. Тэр гоё юм энэ гоё юм гаал. Ингээ ямар ч хяналтгүй яа. Тэгэхээр энэ бясалгал хийнэ гэдэг нь ерөөсөө сэтгэлээ 5 мэдрэх тодорхой хэмжээнд хязгаарлаа. Тэгэл дотгошоо сэтгэл рүү л орох гэж. За ингээ суугаад сэтгэлээ ажиглах. Тэгээ сэтгэлээ ингээ ажиглангууд яг сэтгэлж өөрөх гэж. За бидний итгэлийн бясалгалын хөтөлбөр дээр бол хэлсэн юм. Бид нар яг их хөвчлөл юу бодож байгаа нэхээр тэр ажиллаан бүтээн, энэ ажиллаан бүтээн, тэрнээс тийм авлагтай тэрнийг аавна. За энэ нэг өвчин байна, энэ өвчнөөс салах юмсан гэл. Дандаа л хөвчлөл яг энэ насны тэгэл нэг өөрийгөө бөөцүүлсэн тиймэрхүү ийм л одоо бодлоо төрөөд байдаг гэж байгаа юм. Өгөөл одоо тийм зэтгэр байна, тэр зэтгрийг арилгуулна, тэр надад муу юм хэлсэн, энийг арилгуулна гэдэг юм. Иймэрхүү одоо дандаа нэг тийм л юм ургаж байна. Ургаж яадаг гэж хөвчлөл. За тэгэхээр яг ийм сэтгэл муу санаа гэж муу атгах санаа ургаж байвал одоо яг ингээд сэтгэл дотор тийм аястай байх юм бол тэр нэг шууд төвчнө. Бүр ерөөс нин даруй юу ч үү тэр нөхөн зайлуулах. Тэгээ муу санаа гэдэг дотор ялангуяа юу хэлдэг вэ гэхээр муухаг, уур, шуналтчил энэ гурваар голол суйрлсан байвал яг муу санаа болчихдог. За энийг дэвчнэ гэж хэлж. Тэгээд алдар нэр ашиг хонжоо одоо юу гэдэг энэ бясалгал суухаар хүмүүс намайг сайхан гэж хэл нөгөө нэг алдар нэртэй болно гэдэг юм. Ийм санаа төрж байвал энийг юусэн шууд даруй төвч. Тэгээд сайн санаа бодлын гэхээр сайн санаа нь юу байх юм гэхээр бод сэтгэл хоосон чанар явах. Эвидээ өөрхийн хамаг амтнд тусалах юмсан. Энэ эдгээр зов зүдэрч байгаа амтнд туслая. Туслахын тулд би өөрөө энэ бясалгалыг хий. Бясалгал хийгээд гэгээр ийм бодлын үүднээс гэж хэлдэг. За тэгээд ийм бодлоо сайхан аривжуулаад итгэлээ эхлээд уншаад дараагаар нь бод сэтгэлээ үүсгээд. За бидний энэ базар задын дээр уншаад байгаа онцлог бол эхнийх нь нэг мөр итгэл, дараагийн нь 3 одоо мөр нь бол бод сэтгэлийг үүсгэж байгаа. За ингэж үүсгэхийн тулд авралын орноо ингээ өмнөө итгэлийн одоо бясалгалын хөтөлбөртэй адилхан өмнө тодруулалт байна. За тиймээс өмнгийн окторгууд багш базар сад эцэг их голлон саатаад багш ядан бурхан бодисод ба дагнас номыг тэтгэсэх усны чуулгад санаанд багтамгүй хөрөөлөм саатан буй хэмээн сүжиглэнэ гэж хэлж. За нэг өмнгийн окторгууд итгэлийн бясалгалын одоо чуулганы орныг ингээд бид нэр уран заасан юм. Яг тэр нь түүнтэй ерөнхийдөө адилхан. За итгэлийн бясалгал дээр бол голд нь одоо бурхан багш байсан бол яг энэ базар садын үед бол голд нь базар сад бурхан. Тэгээд эцэг их гэхээр яг базар садыг тэр нэг ингээ их тэрсэн юмтай бясалгах үйл юмгүй бясалгах гэдэг ийм хоёр ёс байгаа. Энгийн хүмүүсийн хувьд бол юмгүй одоо бясалгахыг бол зөвлөсөн байдаг. За тэгээ эцэг их ингээ базар сад бурхан голдон заларсан тойроод
өөрийн одоо дамжлагын багш нар. Тэгээ ядам, бурхад, бодисодва за дайгинс номыг тэтгэж одоо сахиусны суулга ингээд бүр хязгааргүйгээр ингээд заларч байна. За бүр амар болгоёгүй л одоо яг нөгөө итгэлийн бяцлал дээр чи ингээд дараалал нэг сайхан хэлээд өгсөн байдаг шүү дээ. Яг тэрнтэй адилхан яг голд нь байгаа бурхан багшийн оронд л базарсад бурханыг бодно л гэсэн. Тэгээ бусд нь бол адилхан бодоход бол болчихж байгаа. За ингээ өмнө сайхан саадч байна гэд. Тэгээ өмнөөхөн өгдөрөхөд ингэж бодно гэж. За мөн өөрийн иргэн тойронд эцгийг хамаг амтныг бараантан буугаар сэтгэн нөгөө итгэлийн бяцлал дээр гарсан тийм ээ. Өөрөө өмнөх энэ насныхаа ээжийг үл яг өөрөөхөө өмнө одоо нас нь нэлээ гэсэн жаахан нуруунд бүхийс тиймэрхүү байдалтай сууж байна. Баруун талдаа байгаа нь хамаатан саднаа тэгэл одоо ингээд зүүн талдаа бусад хүмүүс тэгээд юугасан 600 хамаг амтан бүр ингээд хүний дүрээр гэж байгаа шүү дээ бүгдөө мал гадаа усны дүрээр биш. Яг хүний дүрээр. Одоо тэр мал гадаа ус гэхэд байлаа гэхэд тэр яг хүний дүрээр ингээд бүр цаг хязгаар нь харагдахаар ингээд бараантан одоо хязгааргүйгээр ингээд сууж байна гэж боддог. За тэгээд асуусныг хариулах сайн оюуныг таасан яруу гişг аялгау гişг гэдэг номон дотор. За энэлэлт зовлонгоос үлэмж айн эмээж эгнэгт түүнээс аврах чадал төгөлдрийг чухамхүү ухаарсан сэтгэл итгэлийн мөн чанар итгэлийн гүн өвдс хэмээжээ. Жамдан ов итива гэж хэлдэг. За одоо яг итгэлийн тэр яг мөн чанар жинхэнэ өвдс гэдэг чинь юу юм бэ гэхээр нэгдүгээр төлөлийн орчлонгийн зовлонгоос айх. За тэгээд түүнээс аврах чадал нь өмнө байгаа чуулганы орон буюу одоо чухаг дээд гурав. Тэр гуравт л байна шүү гэдгийг чинхүү ухаарсан. Тийм сэтгэл бол яг итгэлийн одоо жинхэнэ мөн чанар болно гэж. Итгэлийн ч өвдс болно гэж хэлдэг. За тэгээд энэ нэг нь доор нь тайлбарлаж байна тийм ээ. Өөр бусад бүгд зовлонд нэрвэгдсэн явдлаас айн эмээх ба түүнээс аврах чадал зөвхөн багш 3 эрдэнд л байгаад итгэх хоёр шалтгааны үүднээс итгэл явуулна гэж байна. За итгэл явуулахын одоо шалтгаан нь юу вэ? Итгэл явуулах одоо итгэлийг унших авралуудуулахын шалтгаан юу вэ гэхээр итгэлийн бяцлал дээр гарсан тийм ээ. Хоёр шалтгаан байна гэж. Нэгдүгээр таах, хоёрдугаар итгэх. Юунаас айх вэ гэхээр 3 муу заяаны зовлонгоос айх хэрэгтэй. Энэ орчлон хорвоод бий болон одоо бусад амьтын ингээд энэ орчлонд одоо зовлон шаналлд нэрвэгдэж байгаад хараад айх хэрэгтэй. Тэр зовлон зүдүр гэдэг чинь хүн хүсэх юм биш байхгүй. Одоо ялангуяа энэ дэлхийн нийтээр дарахад байгаа энэ аюул төвчин энэ хичнээн мянган хүн өдөрт хүч байна уу. Тэгээ яг тэнд ажиллаж байгаа эмчнэр сувилагч. Тэгээ яг одоо бид нэр дэрэгдэн очиод үзүүлдэг ч юм уу аимшигтай юм байгаа байхгүй. Хүн үнэхээр өсөх юм биш. Тэгээ энэ одоо болж байгаа энэ зовлон зүдүүрээс айж эмээх хэрэгтэй гэж хэлж. За тэгээд энээс одоо айгаад яах вэ гэхээр айгаал одоо сэтгэл санаагаар унаал ингээд сэтгэлийн дарамтанд орчих вэ гэхээр үгүй. Энээс аврах чадaltaй шүтэн байна. Тэр нь хэн бэ гэхээр багш 3 эрдэнэ юм аа. Лам 3 эрдэнэ. Лам гончгсон байж. Төв дээр бол лам гончгсон гэж хэлдэг тийм ээ. Монголоор болохоор багш 3 эрдэнэ байна шүү. Энэ гуравтал одоо бүрэн чадал байгаа учраас итгэх хэрэгтэй гэсэн. Ийм хоёр шалтгааны үүднээс бол аврал одуулнаа гэж хэлж. За гүхья самаазаг бясалгагч эгзүр манар сандуй ийг одоо голж бясалгадаг эгзүр манар. За сэтгэлийн тийм цэнгэл хэрэггүй саран адлаар бүтээ хэмээх тэргүүд. Энэ нөгөө нэг итгэлийн юм уншлага байх. За тэрнийг за хээрүүга буюу одоо дэмчиг урахныг ядамж өтгчэд бурхан ном ховрогдор хэмээх тэргүүд нь номлосон итгэлийн залбирлыг уншсан ч болно гэж. Итгэлийн залбирлууд нь ингээд арай жаахан ялгаатай байх. Тэгэхээр энэ тэр нөгөө тухайн одоо сандуу юм уу, дэмчиг юм уу л одоо жигждийн чогоон дотор юм бяцлал нөгөө уншлагууд нь ажиг. За тэрнийг энэ дээр дурдж яах шүү. За гэхдээ энэ номыг ойлгоход хялбартвал Ямандагын зан үйлийн дагуу ном бол чухаг дээд 3-т итэг юм уу хэмээх нэг мөрөөр итгэл явуулахыг үзүүлжээ гэж хэлж. За энэ хойтлын нөгөө юун дээр байж байгаа. Чогоон дээр гардаг. Жохоо 3 эрдэнд итэг юм уу? Бибээр авралыг одуулаад одоо хамаагантны тусаа сэтгэл үүсэх мүү гэдэг. Гончог сомдоож авсуудаа гэдэг. Ийм итгэлийн уншлах. За тэрнийг одоо уншихад бол болно гэж хэлж. За авралын орон дүрдэгдэн бөө жохог дээд хэмээхийн утгыг үндэс багш хэмээх номд ийм тайлжээ гэж. Жүдлама гэдэг
Мадрингийн зохиосон Жуд Лама. Мадрийн 5 ном гэж байдаг. Тэрний нэг нь бол тэр Жуд Лама буюу одоо үндэс багш гэдэг ном. За тэрэн дотор бол юм чухаг дээд гэж яг яагаад чухаг дээд гэж хэлсэн. Чухаг дээд, чухаг эрдэнэ гэж яагаад хэлсэн. Тэрний талаар тайлбарлах. За энэнийг дараагийн хичээл дээр үзье да. Ингээ өнөөдрийнхэн хичээлийн өндөрлөө. За бүгдөө хамтдаа буйнаа зориулъя. Хамаг амтны тусын тулд гэгэрхийн тухай. Тагижэне сайвгийгавади дандандавагунлаган бандан жавзанлавсандаваа. Дэмбинэм бөрөндөө салжи шоо. За энэ уншлага бол одоо өөрийнхөө хийсэн буйныг хамаг амтны тусын тулд гэгэрлийн төлөө зориулъя гэсэн юм уншлага баг. Та бүхэн бодчиход бол